Бүгдээрээ сайн уу? За та нартаа физикал 100 гэдэг одоо season 1 нь бол гарч ирсэн. Тэрний 2 дугаар бүлэг нь болох физикал 100 одоо биеийн хүч Аз гэсэн одоо маш гоё юм сонирхолтой. Одоо энэ тэмцээн маань ингээд Netflix дээр тавигдаад эхэлж байгаа юм байлээ. Одоо ингээд шинэ ангиуд нь гараад ингээд явж байна. За энэ удаад бол ингээд олон одоо Аз ТV-ийн одоо улс орнууд оролцснороо нэлээд онцлог болсон. Тэр дундаа бас манай Монгол улсын баг тамирчид бас ингээд оролцож байгаа юм байлээ. Тэр нь үнэхээр сонирхолтой болсон байлээ. За ингээд нийтдээ бол 8 улсын одоо баг тамирчид оролцсон. Нэгдүгээрт нь Солонгос улс, хоёрт нь Япон, гуравт нь Тайланд, дөрөвт нь Монгол, тавд нь Индонез, зургаад нь Турк, долоод нь Австрали, наймд нь Филиппин гэдэг ийм 8 улс маань ингэж оролцсон юм байлээ. За ингээ баг маань болохоор ерөнхийдөө бол 6 гишүүнтэй, 4 эрэгтэй, 2 эмэгтэй оролцож байгаа. За ингээд одоо Солонгос улс маань бол нэлээд туршлагатай. Яа тэгвэл season 1 дээр нь бол физикал 100-г Солонгос улс маань ингээд анх энэ нэвтрүүлгийг бол ингээд зохион байгуулж исэн. Тийм болохоор нэлээд гоё юм туршлагатай. Тэгээд оролцож байгаа. За ингээ манай Монголоос болохоор одоо ингээд улсын арслан Орхон баяр оролцож байгаа юм байлээ. Ингээ тэгээд бас салбартаа бас ингээ амжилттай явж байгаа. Бас ийм баг тамирчтай Монгол улсаа төлөөлөөд одоо ингээд бас оролцож байгаа юм байлээ. Үнэхээр үзэхэд маш гоё сонирхолтой юм нэвтрүүлэг болсон. За ингээд 8 одоо улсын баг тамирчид маань ингээд оролцоод төрүүлсэн ганц одоо улс маань болохоор 1 тэрбум вооны одоо юм шагнал авах юм байлээ. Бас нэлээд өндөр бооцоотой. За тэгээ season 1 дээр нь болохоор ерөнхийдөө бол маш олон төрлийн тэмцээнүүд зохион байгуулж исэн. Биеийн хүчний авхааж самбаа сорсон, эсвэл бас хурд хүч шаардлагатай гэд. Заавал одоо нэг хүчтэй биш одоо бас хөнгөн жингийн бас тамирчдын хийх бас тиймэрхүү тэмцээнүүдийг бас зохион байгуулж исэн. За тэгээд бол та нар бас season 1-ийг үзээгүй бол бас орж үзээрэй. Үнэхээр юм бас гоё сонирхолтой. Маш гоё одоо үзэхэд маш гоё урамтай юм тэмцээн болдгоо. За ингээд та нар бас би дөнгөж 1-р одоо 2-р season-ийн 1-р ангийг ингээд товчхон та нартай бас ингэж ярьж өглөө. За тэгээд ерөнхийдөө бол 1-р одоо анги дээр нь болохоор хоорондоо баг тамирчид маань танилцаад тэгээд одоо улсын одоо ирсэн шилдэг гэсэн одоо юм оролцогчд маань маш гоё бие альбартай бүгд одоо спортын одоо хөгжүүлсэн салбартаа бас ингээм амжилттай явж байгаа. Маш гоё одоо юм гişүүдтэй үзэхэд бол маш сонирхолтой шар ус боссон. Үнэхээр гоё харизм тэгээд одоо ингээд авхаалсан ба тэр одоо нүдний хаарц биеийн хөдөлгөөн үнэхээр л одоо ялах гэж ирсэн маш юм гоё сонирхолтой юм багуудтай гоё нэвтрүүлэг болж байгаа. Та бүхэн заавал үзээрэй. За тэгээд 1-р анги дээр нь болохоор хамгийн ихний тэмцээн нь бол дөнгөж эхлээд дуусж байгаа. Тэр нь болохоор ийм дөрвөн ширхэг ийм талбайд яг суума бүх шиг одоо ингээд нэгнийгээ түлхэж гаргах. Тэгээ хамгийн сүүлд үлдсэн баг нь одоо ингээд тэмцээн дээр хожих ийм тэмцээн юм байлээ. Тэгээд бол дөнгөж яг тэмцээн маань эхлээл одоо 1-р анги маань дууссан. 2-р ангиас нь эхлээд одоо яг жинхэнэ гоё гал гарсан тэмцээнүүд маань болно. Тийм болохоор та нар бас ингэж үзээрэй. За ингээд баярлалаа.